Амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрөөж байна уу? Кофе цай нэвтрүүлэг юм байна. За амралтын өдрийн ээлж дугаар үзэгчтэй бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Ингээд студидтэй ирсэн хүндтэй зочдоо би яг одоо үзэгчтэй танилцуулахад бэлэн боллоо. Ингээд анхаарлаа хандуулна уу? Өнөөдрийн манай студийн маань одоо Хойморт за Монгол Соробон сургалтын төвийн хан хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр Монгол Соробон сургалтын төвийн захирал Баяр сайхан. За мөн Соробончин Төвшин Баяр, Соробончин Баяр Асгалан, за Соробончин Жангар нараа. Одоо өнөөдрийн манай ярилцлагын нэвтрүүлэгт мань хүрэлцэн ирсэн байна. Тэгээ ирсэн хүүхдүүдтэй, за мөн багштай энэ өглөөний мэндийг хүргэе. За энэ өглөөний мэндийг хүргэе. За энэ өглөөний маань ярилцлагыг бас манай сэтгүүлч Тэрэгэл бас хамтран хөтлөж байгаа. Тэрэгэлдээ микрофоноо шилжүүлье. Та бүхэнд өглөөний мэндийг хүргэе. Тэгэхээр кофе цай нэвтрүүлэг маань уламж болсон асуултаар асуудаж эхэлдэг байгаа. Тэгэхээр студид маань ирсэн бяцхан зочд болон багш зам хамтран хөтлөгч нар маань энэ өглөөг юу гэж эхлэлмээр байна? Кофе юу, цай юу? Цай. Кофе. За кофе. За тэрэлээ кофе цагаа аялж байх зур бүгдээрээ ярилцлага эхлүүлж. Тэгээ үзэгчд маань анзаарсан баха. Энэ өглөө за манай одоо студийн маань ширээ болвол их сайхан одоо цом. За мэдээж хэрэг энэ бол амжилтын илэрхийлэл болсон дандаа батламжууд одоо энд ирсэн байна. Тэгээд үнэхээр монголчууд хэлдэг хол явсан хүнээс үг дуулаарай гэдэг. Тэгээд Монгол Соробон сургалтын төвийн хүүхдүүд маань Япон улсын Ибараки мужид очоод за одоо яг энэ Соробон сампингийн төр авраг одоо шалгаруулах тэмцээнд оролцоод маш сайхан өндөр амжилттай ирсэн байна. Ганцар дүрээр ирсэн байна. Энэ бол мэдээж энэ хүүхдүүдийн маань амжилт. Тэгээд явсан газрынхаа сониноос одоо хуваалцаач. Хизээ яваад ирвэ? Та хэд маань сайн яваад ирвөө багшаа. За өнгөрсөн одоо энэ 5 сарын 6-нд манай хүүхдүүд Японы Ибараки мужийн Цукуба хотод дулсан. Одоо мужийн авраг шалгаруулах тэмцээн гэдэг. Одоо 3 сая гаруй хүн амтай муж л та. Тэгээ энэ мужийн авраг шалгаруулах тэмцээнд оролцоод за ерөнхийдөө энэ муж бол сэхэтнүүдийн хот гэж хэлэгддэг, Соробонгаар хичээлдэг хүүхдүүд маш их олноор байдаг гэж хэлэгддэг, өрсөлдөөн ихтэй хот гэж нэрлэгддэг тийм. Тэгээ ингээд мужийн авраг шалгаруулахад манайх бага насны төрөлд Төвшин Баяр маань болохоор авраг за тасархаа төрүүлж авраг болсон гэж хэлнэ л дээ. Японч өөрсдөө оноог нь бол манайх одоо фэйсбુક энтертэй холбоор тодорхой тавьсан байж байгаа. Тий. За манай Баяр Баясгалан Жангар хоёр болохоор хоёулаа 2 дугаар байранд орсон юм байна. 2 дугаар байранд яаж ордог гэхлээр зэрэг хоёулаа зэрэг орчлог гэхлээр жоохон сонин тий. Тэгэхээр яагаад юм гэсэн гэхлээр 1 2 дугаар байр нь болохоор зэрэг Япон хүүхдүүд авсан. 1 2 тий 3 4-т нь болохоор манай 2 хүүхэд орчиж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг эхний нэг нь болохоор зэрэг аврах тусдаа яг аврах гэдэг 1-р байр 2 3 4-р байранд орсон хүүхдүүд нь болохоор зэрэг 2-р байр гэсэн диплом авдаг юм байна л да тий. Тэгээд аргашаага 3-р байранд орсон хүүхдүүд нь болохоор 5 хүүхэд зэрэгээрээ 5 6 7 гэдэг ингээд явсан хүүхдүүд нь болохоор 3-р байранд ороод ингээд манай хүүхдүүд бол маш амжилттай оролцсон. За энэ мужийн авраг болж манай хүүхдүүд ингэж их амжилттай багаараа сайн оролцож ирнэ гэдэг бол ерөнхийдөө Монгол Соробон сургалтын төвийн яг Япон стандартаар заагддаг тийм ээ гэдгээрт тэгээд багш нарын ур чадвар өндөр байгааг л харуулж байгаа юм. Тийм тэрний л тод илэрхийлэл гэж хэлж болно. Яг Япон хүүхдүүдтэй цэвэр өрсөлдөлтөнд бол асар хүнд байдаг. Соробон дээр бол манайхан яг олон улсын стандарт гэдэг ярихаар зэрэг олон улсынх нь илүү өндөр байдгийн болов гэж төсөөлөд байдаг. Соробон дээр бол эсэргэлтэй. Чи мэдээж хүүхдүүх нь мэдээж Японы олон зууны туршлагатай уламжлагдчихсан зүйл байж байгаа. Тэгэхээр зэрэг Японы стандарт гэдэг бол үнэндээ бол хамгийн өндөр шалгууртай, хамгийн их ур чадвартай, хамгийн мундаг зүйл байдаг л та. Тэгэхээр зэрэг энэ стандартыг л одоо Монгол Соробон сургалтын төвийн багш нар бол одоо маш сайн эзэмшиж байна гэдгийг л тодорхой илэрхийлэл гэж үзэж байна. Тэгээ манай хүүхдүүд бол үнэхээр сайн оролцлоо. Их баяртай байгаа тий. Соробонгийн үлгийн нутагт очиод тэгээ яг тэр одоо стандарт нормоор нь бүр ягштал сурсан энэ хүүхдүүдтэй оролцоод яг ижил төвшөнд оролцоод алт мөнгөн медаль авчирна гэдэг бол энэ бол ялцчихгүй одоо ямар мундаг байгаа вэ гэдгийг илэрхийлэх гэж бодож байна. Тэгээд ер нь энэ суралцж байгаа энэ одоо амжилт үзүүлсэн сурагчид маань одоо энэ Соробонгаар хэдэн жил хичээлсэн, хэр удаа хичээлсэн хүүхдүүд ингээд амжилт үзүүлж байна. Тэгээ одоо манай Төвшин Баяр бол одоо 3 жил хичээлж байгаа тийм ээ. Жангар 2 жил.
3 жил тий. Баяр баясгалан 2 жил гэдэг хичээлээ явж байгаа хүүхдүүд байж байгаа. Ерөөс сорообан гэдэг бол цэвэр нөгөө оюун ухааны спорт тийм ээ. Тэгэхээр зэрэг яг хүний оюуныг бүр өстой одоо хүн бол байгалийн бүтээгдэхүүнийг одоо жинхэнэ жам ёсоор нь хөгжүүлж байгаа зүйл. Тийм учраас бас тодорхой хэмжээний цаг хугацаа зарцуулж явдаг. Одоо маш хурдан хугацаанд л хөгжчлөө гэж үзэж байх юм бол тэр бол жоохон өндөрлөлттэй. Одоо энэ тамирчин болтол, ийм өндөр чадхтай болтол бол бас нэлээд тодорхой хэмжээний цаг хугацаа хөдөлмөр шаардчихаж ийм болно гэсэн. Энэ хүмүүс маань бол одоо ерөөс нь тамирчид байхгүй юу? Тамирчид тий. Зүгээр нөгөөд нэг жирийн одоо ингээд суралцаад хэвэндээ явж байгаа хүмүүс бол бас л мундах чадахтай шүү дээ. Эдний хэмжээнд арай хүрэхгүй ч гэсэн. Эднэр бол арай өөр болоод бүр одоо тамирчны хэмжээнд ирчихэж байгаа хүмүүс л одоо ингээд тууштай цаашаа үргэлжлүүлж явна гэдэг яг энэ оюун ухааныхаа төрлөөр одоо дагнаж чинь гэсэн үг тий. Тэгэхээр бол энэ бол одоо тэмцээн уралдаан биш шалгалт гэдээ ярьж байсан. Тэгэхээр ийм шалгалтанд за манай Төвшин Баяр бол цэцэрлэгийн одоо сургуульд ороогүй хүүхдүүд гэж маш өндөр амжилтыг үзүүлсэн гэж хэлсэн. Тэгэхээр бас Төвшин Баяраасаа би асуулт сумаар байл та. Төвшин Баяраа яг чам тэмцээн уралдаанд оролцож байхад юу бодогдчихэв? За ялаад одоо алтан медалийг авч яхад ямар сэтгэл төрж исэн бэ? Гой. Төвшин Баяр хэдэн настай вэ? 6 настай юу? За Сорбан самбингийн энэ Сорбангийн юу нь чамд одоо таалагддаг вэ? Юу нь гоё байдаг вэ? Цан. Анзан? Нөө цээжэр бодох. Цээжэр бодох уу? Чи сая Японд очиод ирсэн. Япон улс чамд таалагдв уу? Таалагдсан. За юу нь гоё санагдав чамд? Очоод зам нь Монголоос өөр вэ нөө? Ер нь яг ямар н орчин тойрон уур амьсгал нь өөр эсэн үү? Өөр эсэн үү? За, манай жангар хэддүгээр анги лээ? 4-р анги. За, тий. Жангарын хувьд одоо бас багшийн төрөнд тодорхойлолоо та бүгдийг энэ хүүхдүүд болвол одоо оюун ухааны спортын мэргэжлийн тамирчид аа гэж тодорхойлж байна. Тэгээд анх одоо мэдөө энэ сургалтын төвд одоо явхад за хэн чамааг одоо дагуулж ирсэн. За анх ер нь ямар санагдчихив. За сая тэмцээнд орсон сэтгэлээ бас үзэгчтэй найзуудтай хуваалцахгүй юу? За анх манай өвөө намайг дагуулж орсон. Тэгээд Сорбангийн тэмцээний хоо нэр нэг сонин гоё. Ийм сонирхолтой байсан. Тийм. Тэгээ Япон хүмүүс ийм 8 сайн нихур хийсэн юм тийг шалгаж үздэг тийм зарчимтай тийм хүмүүс үлээ. Тэгээд тэмцээнд оролцоод гоё байсан. Ер нь хэр олон найзтай болов? Япон найзуудтай болсон уу очиод? Японд тэгэл хэлийн мэдгүй юм чинь чадсан. Япончууд их найрсаг хүмүүс байна уу? Би бас түрүү жил явхад бас нэг онгоцонд Япон хүнтэй бас нэг баран найзалцсан нэг хүн байгаа. Сорбан самбингаар хичээллээд мэдүүд ямар өөрчлөлт ирсэн бэ? Чи юу чи өөрчлөгдсөн? Сайн талаасаа, эерэг талаасаа харах юм бол чамд тийм зүйл мэдрэгдэж байгаа юу? Гэрийнх нь хэлж байгаа юу? Хэлж байгаа. За юу гэж? Тэгээ одоо сайн байна гэх юм уу тиймэрхүү. Хүлээцтэй байна. Нихур болж ийг хэлж гин үү? За, баяр баясгалаа. Хэддүгээр анги лээ? 5. За, баяр баясгалаа. Анх энэ дагуулж ирсэн. Манай ээж. Ээж нь дагуулж ирсэн үү? За, ээж нь сая тэмцээнд оролцоод ирэхэд нь юу гоо? Тэмцээнд оролцсон чи сонин сайхнаасаа найзуудтай хуваалцахгүй юу? Би эхлээд тэмцээнд өөрийгөө медаль авахгүй юм байна гэж бодсон. Тэгсэн чинь авсан. Бодоол исэн үү? Яагаад медаль авахгүй байх гэж айсан уу? Япон хүүхдүүд мундаг гэж удсан уу? Тийм. Тэгсэн чинь авсан 2 дугаар анд. 2 дугаар аринд орсон уу? За. Ер нь Одоо ер нь бол Сорбангийн төвшин тогтоох улсын анх дугаар шалгалт одоо тэмцээн гэхээс илүү бас нэг шалгалт гэж ойлгогдож байгаа. Тэгэхээр энэ Кенте Шикен болох гэж байгаа энэ талаараас мэдээлэл өгөхгүй юу? Тэгээ одоо Монголын Сорбангийн холбооноос зохион байгуулад Японы элчин сайдын яамд дэмжигчээр за боловсрол соёл шинжилгээ ухааны яамд дэмжигчээр оролцсон ийм Кенте Шикен гэдэг Японы төвшин тогтоох шалгалт. Энэ бол яг
одоо ойлгомжтой болгохын тулд англи хэлний одоо TOEFL өгдөг шүү дээ тийм ээ. Яг төвшин гэдэг чинь нэг хэллийг энэ зэрэгтэй үзсэн нэг төвшин байна тийм. Яг тэрнтэй адилхан одоо Соробангийн төвшин тогтоож байгаа зүйл л дээ. Одоо би одоо аль хэмжээндээ явж байна тийм. Тэгэхээр зэрэг энэ юугаараа даваа гэдгийг төлөө зэрэг хүүхэд бол нөө зориг чиглэлтэй сурч байгаа юмдаа болохоор зэрэг цаашаа би одоо энэ зэргийг авцсан одоо дараад нь тэдгүүр зэрэгтэй болооч гэдэг юм те. Юмд нэм зоригтой хүүхдийг хөтөлж өгдөг. Багаас нь тийм юм дасгахад бол их чухал үүрэгтэй байдаг. Одоо японочууд бол энэ кинтешкинийг бол одоо манайхыг бол нэлийн дээрээс л одоо яралтай авах хэрэгтэй. Танах бол одоо гол газар нь яг тогтоохгүй бол одоо кинтешкийн бол хоцрогдоод байна. Энэ бол хүүхдийг зориг чиглэлтэй болгоход асар чухал зүйл юм биш үү? Гол нэг чухал юм ин орхигдуулаад байна гэд маш шаардлага тавьдаг байсан. Тэгээ одоо бол энэ жилээс яг 6 сарын 11-ээс явуулах гэж байгаа. За энэ тэмцээнд бол тэмцээн биш энэ бол шалгалт. Энэ шалгалтанд болохоор зэрэг зөвхөн Монгол Соробангийнхаа орох юм биш. Одоо энэ Япон сампингаар хичээлж байгаа альж салбарын тий альж сургалтын төвийн хүүхдүүд оролцож болно. Их эцэг нь хүүхдүүдэд дагуулж ирээд бүртгүүлж болно. Ер нь манайх бол уралдаан тэмцээн олимпиада бол маш их зарладаг шүү дээ. Одоо жишээлбэл одоо ийм удирдамж гаргаал энийгээ зарлал тий одоо ингээл телевизүүдээр зарлал соёлын хэвлэлд ингэж гаргаал одоо жишээлбэл одоо нэг сарын өмнөөс ингээл мэддэгдэл ийм өдрийн соёнд ингээ гаргаж авч чинь тий. Тэгээ бүх юмаа тавиад тэгээ энэ олимпиадад одоо манайтай зүг оролцоо. Ингээд их урилга зарлага өгдөгөө. Тэгэхээр зэрэг энэ төвшин тогтоох шалгалтанд бол их эцэгүүд бол хүүхдүүдэд ер нь авчиж бүртгүүлээд оролцуулах нь хэцүү байдаг. Тэгээд тэр хүүхдийнхээ хэр хэмжээтэй байгаа төвшингээ тогтоогод явж явах хэрэгтэй байхгүй юу? Одоо нэг юм суралцаал байдаг нөгөө хүүхд нь хаана байгаа, яаж байгаагаа, юм сурч нь сураагүй байгаагаа ч мэдэхгүй, тэ үр дүнгээ мэдэхгүй. Тэгээд тэр хүүхд зориг чиглэлтэй болоод ингээд явчих чинь маш гол шалгууралтай энэ бол. Тэгэхээр зэрэг энэ тэмцээнийг одоо анх энэ шалгалтыг одоо явуулах гэж байна. Япон төвд болно. Тий. Монгол Японы төвд. Тий. Аха. Гадуур ингээл их юу яадаг л да баяр сайхан багшаа. Оюун ухаан хөгжүүлэгч гэдэг юм уу те одоо янз бүрийн шоумо эвлүүлээд ч юм уу шатардам гэдэг ингээд сургалтууд байдаг. Япон сампингийн гэдэг юм энэ гол онцлог нь юу юм бэ? Яагаад энэ одоо бид нэр хүүхдээ явуулах хэрэгтэй юм бэ? Энэ Япон сампин хүүхдийг яаж төлөвшүүлж, яаж хүмүүжүүлж, ямар чадвар суулгадаг гэдэг. Да энэ онцлогийн талаар бас үзэгчдэд мэдээлэл өгөх. Одоо энэ яг манайхан болохоор зэрэг нэг Япон сампин гэдэг нэг нэр хэрэглээл нэг газар хаяг зоогоол тэгэл заан гэхлээр зэрэг яг адилхан хэмжээнд бүх хүнийг хөгжүүлж одоо чадна гэж нэг андуурч байгаа нэг тал байгаа тийм ээ. За Япон сампин уул нь бол өөрөө бол юм мундаг хөгжүүлдэг зүйл байгаа байхгүй эдгээр хүүхдүүд шиг болгоно шүү дээ. Тэгэхээр зэрэг Япон сампин хамгийн гол нь хэн ийм болгоод гэхлээр мэрэгжлийн хүн л ийм болгож чадна. Тийм яг Япон стандартаараа заагдаж байгаа тийм мэрэгжлийн хүмүүс л ийм өндөр түвшний хүн бэлтгэж өгнө гэсэн үг. Тэгээд зэрэг одоо Соробангийн гол давуу тал нь бусад янз янзын ингээ оюун ухаан хөгжүүлдэг юмудаас юугаараа ялгараад байгаа нь хүүхдийг олон талаас нь одоо цогцоор нь одоо хөгжүүлдгээрээс онцлог байгаа байхгүй юу? Оюун ухааныг хөгжүүлнэ, хүмүүжлийн те төлөвшөж сургана, тэсвэр төвчээртэй болно тэгэл маш олон чадвар хөгжүүлж өгдөг. Одоо анхаарал төвлөрөх чадвар гэтэл зүгээр чинь зөвхөн нэг анхаарал яж биш те. Тэгэл харааны те сонсголын хүлээж авах чадвар маш хурдтай ерөөс бүх юм тэгж хөгждөрөл их даваа юм байна. Нэг юмд явсан мөртлөнгөө маш олон чадхыг тэр хүүхд эзэмшээд идэг. Өөрийн мэдлгүй тэр эзэмшээд байна. Энэ чинь харахад бол ингээл нэмж хасаал үржүүлж хуваагаал ингээд бодод байгаа юм шиг боловч давхар олон арга юмд чи явагдчихдаг байхгүй юу? Тэр одоо энэ дэр ийм чадварыг хөгжүүлнэ, тэн дээр тийм чадварыг хөгжүүлнэ гэсэн. Одоо янз янзын арга техникүүд байж штэ. Түүнээс одоо манайх одоо ингээд баруун тархийг хөгжүүлнэ гэж заавал нэг хичээл тусад нь гаргаад орж байгаа зүйл байхгүй. Одоо уламжлалтын сонгодог Соробангийн аргын гол онцлог нь тэр. Ерөөсөө л энэ олон аргуудаараа л баруун тархи мархинд бүгд зэрэг хөгжинэ. Хэрвээ эдгээр баруун тархинд хөгжөөгөл бодох боломж байхгүй. Ой тогтолт гайхамшигтай хөгждөг. Ой тогтолт. Тий. Тэгээ анхаарал дээд зэрэг төвлөрдөг болдог. Төвлөрөхгүй бол энэ хүүхдүүд бодох арга байхгүй тийм ээ. Маш хурдтай сэтгэдэг болдог. Хурдан сэтгэж чадахгүй бол бодох боломжгүй. Гэл ингээд асар алсан олон юм ингээд байж байгаа байхгүй. Тэгээ энэ олон чадвар чинь ингээд аяндаа ингээд хөгжүүлээд ирэхэр чинь зэрэг нөгөө хүүхд мэн нэг мэдгэдэл өөрөө мэдээгүй яж хатал нэг мэдгэдэл бүх юмыг хурдан түргэн хийдэг, амжуулдаг, тогтоодог, цээжилдэг тийм ээ. Ийм олон юмыг эзэмшиж байж тийм. Эцэг эхчүүд ингэдэж штэ. Өө манай энэ стой тогтолт муутай юу ч шийжлэхгүй. Чээж муутай гэ тэгээд идэг л та. Тэгэхээр тийм хүүхэд гэж байдаг юм уу? Байдаг.
Ойртол асар муу байна. Тэрийг яаж одоо засах вэ? Жишээлбэл энэ Соробон сампингаар. Одоо энд тууштай гэдэг нэг юу тэр л дээ. Одоо хүн чинь байгалаас янз янзын өгөгдөлтөд орж ирж зарим хүүхд бол ингээл уулаас өгөгдөл айгүй сайтай байна тийм үү? Зарим хүүхд болохоор чинь зэрэг асар удаан байна. Тэр итгэл нэг гэрээ ингээл ах トゥ хоёр ч юм уу тэр итгэл бүр ихэр хоёр хүүхд байлаа гэд асар ялгаатай хоёр хүүхд орж ирж штэ. Тэгэхээр чинь зэрэг нөгөө удаан одоо юм тогтоох чадвар жоохон суул ой тогтоолт муу те. Тэгээд тэр чинь ихэвчлэн бас тийм хүмүүс чинь их хавсарсан байдалтай ингээл анхаарал суул байх юм бол залхуу энэ төр гэл ингээл холилдоод ингээд давхар хавсарсан шинжтэй орж ирнэ. Энэ хүмүүс чинь тууштай ингээд яваал ингээд уухгүй яваал ах юм бол маш сайн хөгжүүлд өгдөг. Ялгаагүй эн чинь нөгөө одоо сайн болсон хүүхдүүд маань ихэнх нь ерөнхийдөө их өгөгдөл сайтай хүүхд байсан гэж хүмүүс андуурдаг. Ер нь бас удаан хүүхдүүд чинь маш их сайжирсан байдаг шүү дээ. Уулаас өгөгдөл сайтай хүүхд бол ёстой маш хурдтай сайжирч өгдөг. Тэгэхээр зэрэг энд бол хөгжихгүй хүүхд гэж байхгүй. Хамгийн гол нь их эцгээс маш их юм шалтгаалдаг. Их эцэг өөрсдөө хүүхдээ маш тууштай явуулж чадахгүй. Одоо нэг ийм харагдаад байдаг юм. Манай их эцэг чинь одоо хүүхдийнхээ дур сонирхлыг л одоо их харж их юмд өгнө гэл те. Тэр бас нэг талаар зөв юм шиг боловч нөгөө талаар бас нэг тийм бас оновчтой зүйл бас биш. Тэр хүүхэд гэдэг амьтан бол бүх юмыг өөрөө ингэж тооцож бодож ирээдүйд би ийм юмд явсаа дараад нь энэ надад тэгж хэрэгтэй мэрэгтэй гэдэг алсын юмыг одоо бодож зорж явдаг амтэн биш шүү дээ. Зөвхөн биеинд амар байх юм л хүүхд төсөөлж бодно. Тэгэхээр зэрэг эхний үед ингэж яваад нэг жоохон бэрхшээл гарангууд нөгөө хүүхд чинь маш сайн тэр одоо өөрийнхөө залхуурлыг илэрхийлж чаддаг амтэн хүүхд гэдэг бол тийм ээ би ядарч байна ч гэдэг юм уу би одоо хэцүү байна би энэ дургүй байна ч гэдэг юм уу тийм тэрэн дундаа ээж аав нар бол өөрсдөө маш хүүхдэд мессеж өгчөд ороод ирдэг. Чамайг энд явж чадах юм бол явуулнаа. Чадахгүй юм бол болно гэдэг юм хэлчихэд ороод ирж байгаа байхгүй. Тэгэнгუთ нөгөө хүүхчин дотор бол би энд амархан байвал би явах юм байна. Хэрвээ жоохон хэцүү хүн байхаа би цааргалж болох юм байна гэдэг тэр хүүхд чинь одоо авчиж хүүхд чинь аяйгүй мэдрэмжтэй амтан байдаг байхгүй. Ингээд тууштай явуулаад одоо энд миний хүү явах хэвээр ийм гэл тайлбарлаад явуулаад хэсэгхэн богино хугацаанд хэсэгхэн хугацааны дараа л нөгөө хүүхд байна. Маш амархан болоод эхлэх жишээ нь байж байгаа. Тэгэхээр зэрэг энд чинь одоо бид нар чинь маш олон янзын хүүхдэл ирж байгаа шүү дээ мэдээж. Удаан хүүхдүүд минь үнэхээр гоё болсон хүүхдүүд минь маш их. Одоо манай жангарын ангиас бол одоо 5 хүүхдэн тэр орж иж байгаа жишээ нь шүү дээ. Багш нь одоо бүр ингээд удаахан 5 хүүхдийг явуулчих чинь. Тий. Одоо хөгжүүлнэ гэх. Тэгээд нөгөө хүүхдүүд маань бас нэлээд хөөрхөн болчихж байгаа жишээ нь явж шүү дээ. Тэгээ яг хуу тодорхой хэмжээний дээр чинь өөрсдийнхөө одоо боллоо гэхэлэр зэрэг яг болж байгаа юм. Ингээ үргэлжлээд ингээд явах юм бол бүр цаашлаад ингээд орон нэмэгдээл тоо хүндрээл улам хөгжил ах жишээ нь. Монголчууд мянга сонсохоор нэг үзгээд байдаг шүү. Тэгээд та бүхдийн сая ярьсан яриа за хүүхдүүд мань гэсэн амжилттай оролцоод ирсэн. Тэгэд яг ямар аргаар яаж боддог вэ гэдгийг үзэгчтэй би бас харуулмаар санагдчихэв л да. Тэгээд таны одоо бодвол ер нь ямар хөө байдлын тоо одоо бодволдог юм болоо энэ хүүхдүүдийг бас шалгах гэдэг юм уу? Би яг ингэж нэг тоо хөтлөгчүүдэд заач тийм ээ. За тэгээд одоо жишээлбэл төвшин баяр одоо энэ тоонуудаас ингэж харж агаад за нэг тоог нь одоо бодоо тоо гэд над хуваахасаа тийм ээ. Тий. За жангарыг болохоор зэрэг бас эндээс ингэж харж байгаа. За энэ тоог за манай зурлаач шүү дээ тий. Баяр баясгалан болохоор энэ 73 дээр ирээд нэг бариадахтаа би 73 гэсэн номертой тоон дээр ирээд барих боломж байна уу? харан байгаа. Би төвшин баяраар бодвол тоо маань байгаа. 73-ыг бодволч. 73. За энэ их л энэ үржүүлэх тоо ах шиг байна. Нэлээ олон оронтой. 73. За үзэгчд маань харсан бол за төвшин баяраа мэд энэ 73-ыг бодохдоо 73 дахь энэ байна. За жаахан.
Болно өгч бүр цаашаа яваад. За. За. Оо, бүр доош нь бодоод байна тий. За хэд гарсан бэ? 64 64638. 64638. За 64638 гэдэг энэ таарчин тий харин тий. Ямар мундаг юм бэ? Энэ хуруугаа ингэж нэг яаж тий одоо цээжрээ бодож байгаа шүү дээ. Энэ дээр бол жоохон харуулах боломж том уу байгаа учраас цээжрээ яг харуулах байдал. Би дууд. Цаарга явах юм уу? Эхний яг хариуг бол баг нэг 2 секунд орчимд л гарах шиг бол энэ төвшин баяр доошоо бүгдийг бодчих. Тий, доошоо бодсон л юм да. 144,863 гэдэг. Тоонууд нь бүгдээрээ таарсан байж. Дөрвөн бодлого одсон ш нөгөөч гялцуулчихжээ. Энэ ямар ч тооны машин ч гэдэг юм уу ямар нэгэн үйл хэрэглээгүй гэдгийг. За, тэр л сонин юм байна. Сонин юм. За, 4 оронтой тоог 2 оронтой тоор үржил сургууль ороогүй хүүхдүүд бол бас хүндэлтэй маш хүндэлтэй чадахгүй шүү дээ. Би одоо зүгээр шууд хэлчихгүй нэг бариулахгүйгээр. За тийм. За тэгж бодвол хэцүүлтэй. Яг харахгүй. За чи тэгвэл энэ за энэ 67 очих 1456 тувааж байгаа гэсэн үг. За энэ нэгээр авчи. 1400. За хийсэн байна. 25. За зүгөө зүг. Тэр хараад тийм зүг байна тий. За энэ тийм сонин юм зангаа хийгээд энэ ингээд доороо нэг ингээд байгаа юм шиг. За одоо би баяр ёслонгараа бодуулнаа. За баяр ёслон биш үү те 65 дахь тоог боддоо. За 184-ийг 91-ээр үржүүлнэ гэсэн юм тоо. Тэгээ маань за 16744 65 65 үрж хүү хуваах юм үрж аль юу юм а 32 юм 2 шин баяр зүг байна. За баяр юм мундаг юм аа тийм жоох хүүхдүүд. За дээд нь бол 3 жил сурсан сурагч байгаа тий. Тий дээд нь 3 жил. Энэ яг ингэж сурахад насны хязгаар одоо заадгүй. Доод насны хязгаар манайх ч одоо 4 наснаас бэлтгэл ангид одоо тоогоо мэдэхгүй хүүхд бол тий 10 дотор тоогоо мэдэхгүй байгаа хүүхд бол тэгээ 16 хүртэлх насны хооронд ерөнхийдөө хүүхдүүдэд илсүүлдэг юм байна. За хэрвээ ингээд 10 дотор тоогоо өөрөө хүүхд өөрөө мэдчих юм бол шууд Соробангийнхаа үндсэн ангид ороо явчихдаг. Тоогоо мэдэхгүй хүүхдийг бол тоогийн бичвэс сургаад 10 дотор нүдлөөс сургаад дүрмээ хэрэглээд ингээд дараад нь үндсэн Соробангийн ангид орно л доо. Ерөө Соробан үзнэ гэдэг яг Соробан үзнэ гэж байгаа бол тоо мэддэг байжээч тэр өгсөн бодлогыг хараад бодоод хариу бичээд явахыг л Соробан үзнэ гэж байгаа шүү дээ. Түүнээс Соробанд авчаад дараад нь тоо бичүүлээд авах Соробан биш. Тэгэхээр зэрэг Соробангийн бэлтгэл анги үндсэн Соробангийн анги гэд байж байгаа л да. Тэгэхээр зэрэг одоо бол нөгөө зуны эсэлтэй бас явагдаж байгаа шүү дээ. Манай харин зуны эсэлт чинь хурдан бүртгүүлэхгүй бол стопик дүрчдэг тийм. За хэр удаан хугацаанд одоо бүртгэл хэднийг хүртэл үргэлжлэх вэ? Бүртгэл бол яг хуу энэ 6 сарын одоо 8 хүртэл ерөнхийдөө явагдаж байгаа нөгөө сургуулийн томоохон ангийнх нь хүмүүс бас шалгалт малгалт дуусчиж гэхдээ наана бүртгүүлсэн байх хэрэгтэй байдаг. Наана бүртгүүлээд анги жигдэрлээ шууд хичээл эхлээд явцдаг тийм. Тэгээ энэ жил чинь манайх одоо Эрдэнэ хотод бас анхудаа салбараа нээчихэд байж байна. Өө за. Тий. Тэгээ Эрдэнэтэд бас тэр их мандал төвийн 1-р давхарт үйл ажиллагаа явуулаад эхэлсэн. Тэнд бас зуны одоо суралцах хүүхдүүдийг бас бүртгэл явагдаж байгаа. Эрдэнэ хотын маань Орхон аймгийн маань одоо хүүхд багчууд бол Соробангаар хичээлэх боломж бүрдэж байгаа юм байна. Тэгэд яг одоо жишээлбэл энэ сампингийн тусламжтайгаар одоо анхлаж одоо сурж байгаа хүүхдүүд бол энэ сампингийн тусламжтайгаар одоо сая манай 3 сурагч бол гараа ингээд жоохон зангаж байгаа л бодчихлоо л доо. Тэгээ энэ сампингийн тусламжтайгаар одоо ийм чадвар сууж ин гэж ойлгож болох байх шээ. Тий. Ерөөсөө энэ одоо энэ ч одоо ерөөсөө Япон
сампин гэдэг байгаа маань энэ шүү дээ. Дээдлийн эрхийг ингээд нэг ширхэг болгоод доотлын эрхийг 4 ширхэг болгоцсон энэ зүйл гэж байгаа байхгүй юу? Хятад сампин бол дээдлийн эрх нь 2, доотлын эрх нь 5 байдаг юм. Тэгэхээр одоо Сорабан бол энэс эрхийн цөөлжж болохгүй. Энэс илүү одоо их мундаг хөгжүүлдэг болгоо энэс цөөлчих юм бол утгаа алдах нь л да тийм ээ. Одоо бүр яг энэ бол хамгийн дээд зэргийн одоо оюун ухаан ажиллаж тооцоолдог хийх энэ төвшөнд л ирүүлсэн Япончуудын одоо бүтээсэн оюуны мундаг том бүтээл шүү дээ энэ юусэн. Тэгээд энэ дэр чинь хамгийн гол нь одоо энэ яагаад ингэж хүүхдийг мундаг хөгжүүлээд байдаг юм гэхээр энэ дүрмэндээ л идэг байхгүй юу? Энэ тооцоолог хийх. Одоо энэ чинь энгийн нэмэх хасах гэд байж байна. Тэгээ баг багаар дасгал хүндрээд ингээд дүрм ахиад яваад байна л та. Тэгэхээр зэрэг тэр олон дүрм чинь хүнийг дандаа ингээд нөгөө зүгээр ингээд амарч байгаа тархи чинь өдөөж өгч байгаа. Өдөөж өглөр чинь зэрэг нөгөө өдөөгдөд хүн чинь бодно шүү дээ. Энэ дэр би энэ дэр одоо тэдэг хийх чинь одоо би яаж тооцоолох гэдэг тооцоод бодоод ингээд өдөөгдсөн юм чинь эргээд нөгөө хүн чинь хариугаар ингээд хийхлээр чинь зэрэг хариу үйлдэл хийгдэд яваад байгаагаар маш давуу байд. Ингэж хүний тархийг хөгжүүлж байгаа юм л та. Одоо жишээлбэл ингээл янз янзын компьютер дээр ингээл удаан хараад ингээл тоглоод байхад бол тэр бол энэ шиг үр дүнтэй байхгүй. Тэгж өдөөгдсөн юм маань эргээд нөгөө одоо ингээ анзан цээж бодлохын арга тийм ээ. Тэр зэрэг манайхан бол нэг энэ төрөд идэг. Одоо энгийн нэмэх хасахыг олон оронтой дуудаалглаа зэрэг хөөх ямар мундаг юм бэ? Аюу олон оронтой бодож чадчихжээ шүү дээ. Тийм, чэйжэр бодоод байна шүү дээ гэж нэг андуурдаг. Энд чинь дүрмтэй байна уу, дүрмгүй байна уу гэдэг дээр хялгаа байдаг юм л та. Дүрмгүй олон оронтой дуудаад байх юм бол ямар ч нэмэр байхгүй. Одоо үндсэнд тарих юусоо ажиллахгүй худлаа л олон оронтой тоо хийгээд байна гэсэн үг. Маш амархан. Тэгэхээр зэрэг дүрмтэй нэг оронтой тоо дуудсан байсан, дүрмтэй нэг тоо бодсон байсан ч тэр нь илүү одоо хүний оюуныг хөгжүүлж байгаа. Дээр нь бас нэг манайх нэг амдуурдаг юм бол одоо ингэж гарын 13 харж боддог. Тэр 13 одоо баруун гарыг нэгжгээд үзчихэд 100 гараа 10-т гээд үзчихэж байгаа юм л та. Тэгээ одоо ингээ 100-ийн дотор бодоод тахна шүү дээ 99 дотор. За ингээд хуруу хараад бодоод ирэх юм бол хамгийн харамсалтай нь баруун тарих хөгжүүлэх юм бол цэвэр эсрэг яваад байна гэсэн үг. Хөгжихгүй байна гэсэн үг. Одоо энэ бол байгаа юмыг байгаагаар нь харж байна. Одоо эдгээр бол юу ч харахгүйгээр бодож байгаа юм байна шууд тийм. Тэгэхээр тэрийг ингэж хуруу харж бодож байгаа хүүхд бол хизээч цаашаага одоо төсөлж бодож чадах боломжгүй. Бэлэн л одоо нөгөө хуруугаар л харж бодно чи. Энэгээр их ялгаад байж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг нөгөө энэ дэр чинь нөгөө яг мэрэгжлийн хүн байна уугүй юу гэх тээ. Ер нь ингээд хүн хүүхдээ нэг юмд орууллаа. Оронгуудаа шууд л гялцаал бодоол айгүй хурдан эхлэх юм бол бас нэг за энэ ч хөгждөггүй юм биш шүү дээ л гэж ойлгож штэ. Яг энэ Сорабан ч нь бол тийм ч амархан мундаг анзан ч болоод гараад ирэхгүй бас тодорхой хугацаа зарцуулна штэ энэ чинь мэдээж. Тэгж тийм хөдөлмөр оюун ухаан хөгжин. Хүний одоо энэ уурга тарих гэдэг чинь ерөөсөн яг л булчин шүрмсийн адил хөгжиж идэг зүйл байж идэг. Тэгэхээр зэрэг ороод ирэнгүүт шууд хүнд юм өгөх юм бол юу ч хийж чадахгүй ш нөгөө хүүхд чинь хүлээж авчих боломж байхгүй хийхч боломж байхгүй шууд нэгцэн тийм ээ. Тиймээс хөнгнөөсөө ингээд баг багаар ингээд хүндэрч явж байгаад нөгөө дасгалыг ингээд баг багаар хүндрүүлээл тэгэл нөгөө цаашаа одоо уран нуграач бэлдэг чинь шууд л учир зүгэл нуграад эхлэхгүй нь ойлгомжтой ш. Тэгэхээр зэрэг энэ сонгодог юм тэр л ахгүй сонгодог юм чи хүндх юм шиг мөртлөнгөө цаашгаа тэгээд юмыг оргилдон хүртэл хөгжүүлж чаддгаараа л ихгүй юм л та. Оюуны фитнес гэж ойлгож болох юм тийм болно. Одоо ялангуяа энэ яагаад энэ Японы Сорабан гэдэг юм руу юусэн ингээд бүх орон бүх газар ингээд хандаад байгаа юм бэ тий ингээд сонирхоод ингээд сурах гад одоо ингээд Турк, Малайз тэгэл бүр Араб нэгрүүд хүртэл маш хичээлж эхэлж байгаа шүү дээ. Эдгээр яагаад ингэж байгаа юм гэхээр зэрэг ерөөсөн одоо бол оюун ухааны дасгал үнэхээр хэрэгтэй болсон үе чинь тийм ээ. Бүх юм бэлэнчлэгдсэн, бүх юм одоо тарих бол үндсэндээ ажиллахгүй амралтын байдалд орчод байна шүү дээ. Гурил хүртэл гэрчигдээ дуудан цавтж харж одоо тэгэхээр зэрэг оюуны асар их залхууралд орчиж байгаа байхгүй юу. Одоо манай энэ хүүхдүүдийн нөгөө тэсвэр төвчээр маш их суугаад байгаа гэл одоо ингээл төвчээртэй болон төлөвшөл суус суран дээр яриад байгаа юм шиг. Эдгээр чинь нөгөө оюуны ийм хийгдэд улсууд чинь баргийн ямиг өрөөс ингээд ажирахгүй хүлээж авч чаддаг чадвартай болцсон. Ерөөс юм шин тоохгүй зөв ингээл жирийн юм шиг хүлээж аваад хийдэг, суудаг, ажилдаг ийм өндөр чадвартай уур тархич ингээд ажилтсан хүн чинь ерөөс юмнаас хашрах гэсэн юм байх. Үүгээрээ ихгүй. Тэгэхээр зэрэг ийм болцсон хүүхдүүд чинь цаашгаа өөрсдийнх нь амьдралд аягүй хэрэгцээтэй байгаа байхгүй юу? Гол нь яг ингээд өөрөө хөрвөх чадвартай болно, ямиг тэгээ ажиллах, хийх, одоо хаашаа юу ч хийж хөрвж явж чадах чадвартай өндөр хэмжээний оюун ухаантай болцсон улсууд чинь бол юу ч ажирахгүй болчихж байгаа юм л үүгээрээ их гоё яаж байгаа. А манайхан бол нөгөө Сорабанк маш өнгөцгөн ойлгоод байдаг л тоо бодулна л гэж яриад явдیں۔ Зайлвал.
Тоо бол нүрэ эдгээр чинь юу ч биш байхгүй юу? Ерөөс юу ч. Тэгэхээр зэрэг тооны цаанд гол юм бирж шít хүн амьдралаа авч юм те амьдрын гэдэг чинь шал өөр юм шүү дээ. Бэрхийг давах, туулах, тэсвэр төвчээртэй юмыг хийх, хүлээж авах тэгэл нэг олонд нэг саяхан хилээд байгаа дэр анхаарал төвлөрөх, ой тогтоол, хурдан сэтгэл энэ чадрууд байж байгаа тохиол хүн юу ч хийж явж болох талтай шүү дээ. Тэгээ үүгээрээ гоё. Тийм учраас японочдод хэлээд байдаг юм. Тэр талыг орхигдуулж болохгүй. Яг энэ стандартаар барьж ажиллах гэдэг нь ердөө тэр. Тэгэхээр сая бол тэмцээнд яваад ирэхэд бол яг манай хүүхдүүдийг бол хараад багш нар бол яг л үнэлж байна л да тийм ээ. За энэ бол үнэхээр маш сайн бэлдсэн байна. Одоо манай төвшин баярыг бол ийм жоохон хүүхд ингэж их мундаг одоо цэжэр бодно гэдэг бол ер нь баг Япон хүүхд чинь ховор шүдэл гэж байна шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ бол үнэхээр стандартыг бол одоо яг мөрдөж чадчихна. Энэ бол үнэхээр сайн ажиллаж байна гэж манай багш нарыг одоо үнэллээ шүү дээ. Энэ бол одоо манай багш нарын одоо үнэхээр мундаг хөдөлмөр. Тий. Манай ээж аав нарын бас ууггүй одоо хүүхдээ ингэ тууштай явж байгаа. Ээж аав нар одоо хүүхдээ ийм болгоно гэдэг чинь маш сайн тууштай явж байгаа ээж аав нарын хүүхдүүд их мундаг болж байгаа шүү дээ. Энэ үг ярихад бол тэгэхээр зэрэг энэ одоо тууштай ингэ сайн явж байгаа хүүхдээ ингэж ууггүй нэг юмд одоо ингэ төлбөртэй явж байгаа ээж аавд бол баярлахаас өөр арга байхгүй. Энэ бол одоо маш айхтар ээж аав нар ерөнхийдөө ингэж төлбөртэй явуулж чаддаг. Тэгэхээр энэ Соробон самбинг бол дээр үе би бол ингэж л хараад байна л да. Японочдод одоо юу гэдэг энэ тооцоолон бодох нарийн ухаалаг төхөөрөмжөд байхгүй байгаа үед энэгээр л одоо тооцоолоороо хийж ирсэн. Тэгээд тийм ч болохоор одоо Японочдын тэр хөгжил нь ямар хурцсан болов гэж яасан гэж хараад нэгээд Амжилтын өмнө ч их юм их нарийн их сонин нарийн их гой боловсронгуй хийдэг юм шиг санагдаж энэ самбинг хараад. Тийм. Соробон бол анх яг л данс тооцоо боддог, нягтлан бодох чинь хэрэгсэн шүү дээ. Тийм ээ. Бүх одоо ямыг тооцож боддог. Хүн чинь бодохоор чинь зэрэг нэг юм хэрэгтэй болж байна. Одоо тооны машины үүрэг гүйцэтгэжсэн хэрэгсэл. А сүүлдээ хөгжсөр бүр энэ чинь оюун ухааны спорт болоод ирж байгаа юм. Тий. Тэгэхээр анх 500 гаруй жилийн өмнө Японочдод энэ хятадаас самбинг авч хэрэглэхдээ шууд бас аваад эрхийг өөрчлөөл ингээд яахгүй шүү дээ. Яг л тэр чигт нь хулбарлал явж ирсэн байж байгаа. Тодорхой хугацаагаар нөгөө айхтар улсууд чинь бодоол сэтгэл юмыг маш мундаг өөрөмшүүлдэг. Юмн дээр маш их тийм сэтгэлээрээ ханддаг гэдэг юм Япон хүмүүст үнэхээр гойд тийм ээ. Тэгэхээр энийг яаж илүү оновчтой болох вэ гэдэг юм л тэр хүмүүс бодсон байгаа байхгүй. Тэгж жагаад эрхний бүтцийг ингэж өөрчилснөөр бүр энэ мундаг одоо хүний оюуныг хөгжүүлдэг тэр олж хараад тэгэл ингээд эн чинь одоо энэ манайх бол уламжилт сонгодог аргаар заагддаг гэдэг шүү. Тэгэхээр олон зууны турш энэ уламжлагдаал шинжлэгдээл баяжаал байгаа зүйл байж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг одоо энэ бүр гайхамшигтай спортын одоо энэ шиг оргил төрсэн оюуны спорт гэж бол үнэндээ бол байхгүй гэж шилэн би бол одоо янз янзын оюун ухааны спортуудын төрөл байж л байдаг л та. Нэг талаараа шоу юм шиг те энэ бол бүр шал өөр зөөрлөх юм байхгүй. Энэ бол жинхэнэ оюунтай хүмүүс орж өрсөлдөж байгаа зүйлүүд тийм. Бүр оюуны дээд зэргийн хязгаарт хүрсэн хүмүүс орж өрсөлдөж байгаа зүйлүүд тийм. А түүнээс ингээл нэг шоу маяг одоо ингээд кубик шоу ингээд эвдүүлэл ингээд хэдэн минут хэд рекорд эвдлээ гэл манайхан бас учиргөх баярлалтай. Гэхдээ яг одоо тэр чинь нэг аргаас сурчвал хүн ингээл хийгээл тэр чинь минут нь ахиал ах нь ойлгомжтой. Энэ бол шал өөр зүйл баг. дасгалыг одоо буруу хийхээр жишээлбэл биеинд одоо сөрөг нөлөө үзүүлдэг л дээ. Тэрэн шиг яг одоо жишээлбэл энэ Япон сабин гэл олон хүн л ингээл баг толгойтой болгон Япон сабин гэдэг. Хэрвээ энийг яг стандарт тэр мундаг тэр норм дүрмийнхэн дагуу хэрвээ зааж сургаж чадахгүй болвол энэ бол бас эргээд сөрөг нөлөө үзүүлж мэдгэл юм байна. Түрүүн бас таны ярианаас дуртахад одоо жишээлбэл тэр нөгөө гар хуруугаа ингэж хөдөлгөж гоцлуулдаг гэдэг юм тий. Энийг бол яг стандартаар. Тэгээ ер нь юмыг буруу тавиал ирчүүл тавил буруу олчвол юм их утгагүй болоод цаашаа хөгжих боломж байхгүй болчихж байгаа юм л да. Одоо энэ стандарт байж ш энэ чинь яг ингээд техникүүд эхлээд эзэмшээсээ эхлээд энэ чинь ер нь спортоор хичээлж байгаа хүн хэрвээ ингээд эхнийхээ техникийг буруу эзэмшээл эхлүүл дараад нь яах вэ? Бэртгэс авахгүй бол амжилт гарахгүй тодорхой шүү дээ. Тэгэхээр яг тэрэн шиг юм болно. Хэрвээ удаан тэр буруу юмд удаан хугацаагаар суралцсан хүүхдийг бол засахад их төвөгтэй болчдөг. Шинэ ирсэн хүүхдээ шууд ажиллаа явуулсан бол мэдээж хавьгүй амархан дурчаад нөгөө хүүхд чинь нөгөөдөгтөө хольж утгаал ингээл бүр арилахгүй тийм ээ. Тэгэхээр зэрэг оюун ухааны ямар хүүхдээ хөгжүүлэх гэж байгаа бол бас нэлээд зөв юмд өгөхгүй бол болохгүй юмд очвол нэгэнд гацалтай. Дээр нь манайхан бол ингэдэг юм. Аргагүй тэр яг манайхнаас гадна хүн хүний юу л та гаргадаг зүйлэлтэй. Одоо жишээлбэл нэг юмд явуулчлаа. Нөгөөдгөө хүүхдээ хөгжөөд байна гэж үздэг байхгүй юу? Одоо жишээлбэл манай төвшин баярын ээжийнх нь найз
Одоо Төвшин баярын үеийн нэг охин байгаа. Тэрнийг ингээл гэрийнхээ оргид нэг газар явуулдаг гэсэн. Эдний ээж хэлдэг байж л дээ. Төвшин баярын ээж шал дэмий юмд явуулаад байгаа чи одоо яг энэ Монгол Соробанд явуулаач гэд. Тэр яг нөгөө ээж нь ялах хүүхэдтэй хажуудаа ойрхон нөгөө зөөхтэй амархан нөгөө газараа өгөөд ирсэн. 2 жил явуулчаад өнгөрсөн намраас манад явуулж байгаа юм л та. Тэгсэн чинь нөгөө ээж нь одоо ээж нь хэлж байгаа. Шаал дэмий юм станараа. Өста 2 жил зөөцсөн биш дээ. Хэрэггүй явуулж шууд л энд өгдөг үйж. Өста үнэхээр өөр юм аа гэд. Нөгөө явуулахаар хүн мэдж байгаа байхгүй. Түүнээс явуулахгүй одоо нөгөө Монгол Соробонд ирж үзээгүй авах юм бол чинь тийм байдаг юм байна. Ялгаа малгай ерөөсөө ойлгохгүй. Болж л дээ шүү дээ. Юуг ингэж байгаа юм болоо гэж хүн боддог. Хөгжөөд байна гэж хүүхдээ бодоод байдаг. А гэтэл эцэстээ тэр чинь тэрнээс илүү хөгжиж боломж өчнөө бэжсэн байхгүй. Тэр зэрэг маш хугацаа алдаж байна л гэсэн үг. Тэр зэрэг мэрэгжлийн багштай тэгээд яг тийм нөгөө өөрсдөө судалгаагаа сайн хийх хэрэгтэй шүү дээ. Би хүүхдээ зүгээр хамаагүй алав дээ. Оюун ухааны нэг мундаг хөгжүүлэхгүй. Зөвхөн яхаа зүгээр тоо ингээ гараа хараад ч хамаагүй тоо боддог болгочихийг бол болно ш нөгөө газараа явж ич тийм ээ. Заавал энд авчрах гэх албагүй. А хэрвээ нөгөө өвтгөх шүүн болгоё те цогцоор нь хөгжүүлээ гэвэл өөр асуудал болж байгаа байхгүй. Түүнээс зүгээр гар мараа хараад хамаагүй бодож л байвал хамаагүй гэх юм бол аяландаа ч сонгож болно. Ер нь яг ингээд тусгай сургалтын дагуу Соробанчдыг одоо бэлтгэж байгаа юм. Ер нь яг төлбөрийн хувьд эцэг эхчүүд сонирхож байвал ямар хөө юм бэлээ? Төлбөр ер нь манайх бол харьцангуй одоо энэ олгож байгаа сургалтаа харьцуулбал хямдхан шүү дээ. Ер нь их эцэгч өөрсдөө тэгж хүлээн зөвшөөрдөг. Ер нь бол маш хямдхан юм байна. Одоо манайх чинь анхан шат 300 мянга байдаг байхгүй юу? Анхан шат 300 мянга гэдэг чинь хүүхдүүд маань дурын тоог нэмж хасчийн дүрмтэй бүх бодлогоо үзэж дуусчаад тэгээд тодорхой хэмжээний хурдан амтан гэдэг болчоод анхан шат дуусчихсан. Тэгээд 300 гэхэд бол хамаагүй хямдхан. Тэгээд тэрнийг бол тодорхой очиж давлаж асуух хэрэгтэй. За баярлалаа. Тэгээ бидний ярилцах цаг бас дуусч байна. Тэгээд энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваад одоо яг мэрэгжлийн багш нараас одоо зөвлөгөө аваад ингээд бүр очиж уулзаа гэвэл эцэг эхчүүд та бүхэн өөрсдийн биеэр очиод за мөн одоо дэлгэцэн даваар гарч байгаа утас руу залгаад лавлаад бит хоёрын асууж амжаагүй зүйлүүдийг дэлгэрэнгүй байдлаар асууж болно шүү гэдгийг үзэгчтэй хэлье. Тэгээ энэ өглөө эрсдлэн за манай студид ийм сайхан амжилттай ирсэн ба одоо хүүхдүүдтэй дахин баяр хүргэе. Тэгээд самбангаа тачигнуудаад тэгээд бидний урилгыг бүлээн авч студид мань ирсэн та бүхэндээ ажлын сурлагын өндөр амжилт хүсье. Төвшин баяраа. За зангид. яа баяр баясгаланда. Мундаг 2 дугаар хайранд орсон тий. Төвшин баяр маань 1 дугаар хайранд орсон. За баярлалаа үзэгчтэй. Тэгэхээр кофе with цай ярилцлагын шууд нэвтрүүлгийн маань за энэ дугаарт амралтын өдрийн дугаарт маань Монгол Соробон сургалтын төвийн хамт олон оролцож байна. Ирсэн зочдоо би та бүхэндээ дахиад танилцуулъя. Монгол Соробон сургалтын төвийн захирал Баяр сайхан, за Монгол Соробон төвийн сурагч Төвшин баяр, Баяр баясгалан, Жангар нар за амралтын өглөөний маань кофе цай нэвтрүүлэгт оролцлоо. Бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэй.